Зээ залуусаа юу гэсэн бүгд нөрийн минь төргий. Окей. За энэ бол алтуулан Audi CAD нарын уралдаан шилтгаан байгаа. За тэгээд уралдаан шилтгаантайгаа танилцгаая. Audi CAD бол ер нь их хөөрхөн давгүй хөдлөөд байна. Гэхдээ одоо бас юу болох нь тийм ээ? Волюмоос шилтгаална. Гэхдээ Audi CAD дээр яагаад орсон бэ? За Audi CAD daily time frame үндсэн хөдөлгөөн ерөнхийдөө daily time frame-ээр resist хүрээгүй ч гэсэн маш их хэмжээний sailing volumeтэй доош унж байгаа гэдээ өдөр хэдүүлээ ярьж исэн. За тэгээд энэ уналт маань бол одоо цааш үргэлжлээд үндсэн хөдөлгөөн доош унах боломжтой гэж ярьж ирсэн. Яагаад гэх юм бол 4 цаг дээр downtrend sailing zone-той impulse явах боломжтой. Tourism төлөвлөгөө Fibonacci-гийн 50-тай гас 45 хүртэл бол одоо impulse явна гэж 4 цаг дээр ярьжсэн тийм ээ. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын downtrend sailing zone-той tourism төлөвлөгөө авчираад одоо оройн candle гаргачих юм бол sell-ний гэж ярьж ирсэн. Тэгээ 30 минут бол downtrend sailing zone-той tourism төлөвлөгөө авчирсан, оройн candle гаргасан. Тэгээ sell-сэн байгаа. За тэгээд Audi CAD дээр бол би юу орё гээд swing орё гэж бодож жагаад ерөнхийдөө болсон. Яагаад swing орё гэж бодоод болсон гэхээр short арилжаа гараад ирэх юм чинь swing арилжаа давхар хийх нь давхар эрсдэл үүрэх гээд байна. За тэгээд одоо яг трендийнхаа эсрэг явж байгаа хөдөлгөөн дээр давхар эрсдэл үүрээ дэмий баха гэдэг байдлаар ерөнхийдөө swing арилжаа болсон. За удахгүй тэгээ 27 минутын дараа боломж гарах юм бол SL-ийг зүүн. Одоогийн байдлаар бол бид нэр 0.7R SL-тэй ингээд явж байгаа. Окей. Тэгэхээр Audi CAD бол гайгүй байна. За gold. За алтан маань бол өнөөдөр үнэхээр хөдөлтгүй энэ байр суурин дээрээсээ. За алт маань бол daily time frame паттерн нэвтэрсэн байгаа, internal down structureтай байгаа гэж залхатлаа ирсэн байгаа. Daily дээр 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн open trend buying zone-тай байгаа ч гэсэн daily-гийн internal-ийн бүтцээр down-тай байгаа учраас 4 цагийн эсрэг явах боломжтой гэж яриад байгаа. 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутынхаа үндсэн downtrend selling zone-тай байгаа. Tourism төлөвлөгөө аваад ирсэн. Fibonacci-гийн 78.6-тай өмнө нь орол хүртэл унах боломжтой. Энэ resist-ийг шалгаад оройн candle гарах юм бол орно гэж ярьжсэн. Оройн candle харамгц орсон. Одоо бол тэгээд яг л ашиг руугаа дөнгөж ороод явж байна. Тэгээд энэ ёроолын энэ таргадж байгаа энэ candle-ыг л доош нэвдчихвэл би SL-ийг зөөх гээд байгаа. Тийм учраас энэ candle-ыг доош нэвдэх хэрэгтэй байна. Окей. За энэ бол алтны болон Audi CAD-ийн оролтын шилтгаан. Окей. За тэгээд хэдүүлээ одоо бас юу хийх үг гэхлээр одоо бол хэдүүлээ юу яа. Ой зөвлөг энэ дэр юу ирсэн юм болоо. Audi CAD crossing ирсэн юм байна. За энэ дэр хэдүүлээ одоо яг pre-New York analysis хий. pre-New York дээр бол яг арилжаа үүссэн хослол одоогоор энэ хоёроос мөн өөр байхгүй байна. Гэхдээ яг Euro Audi бол up trend buying zone-той, internal-аараа down trend selling zone-той swing-ийнхаа эсрэг явж байгаа. Counter чиглэлийн хөдөлгөөнтэй. Үндсэн хөдөлгөөнд доошо 73388 унах боломжтой. 4 цаг дээр down trend selling zone-той impulse явсаар байгаа. За одоогийн байдлаар бид нэр swing-ийнхаа SL-ийг зөөх боломжгүй байна. Гэхдээ swing бол альдийн одоо 156-арын SL-тэй бол байгаа аюулгүй. За гэхдээ энэ ёроол эвдрээд tourism төлөвлөгөө авчруул sell нэгсэн энэ ёроол бас эвдэрх юм бол ерөөдөө SL-ийг бас зөөх багт. Гэхдээ зөөхгүй ч гэж магадгүй бараг ер нь ялгаагүй газар байгаа учраас. За USD yen. USD yen-ийн хувьд бол за дээшээ яг энэ одоо спортон дээр ойгоод дээшээ явна гэж би ярьжсэн шүү дээ. Тэгээд тэр ойлт маань бол хийгдсэн. USD yen бол up trend buying zone-той impulse явж байгаа. Fibonacci-гийн 38.2-тэй impulse явна. 4 цаг дээр бол up trend buying zone-той tourism төлөвлөгөө Fibonacci-гийн 50-тай impulse дээшээ бол 45 явна. Гэхдээ энд харагдаж байгаа 151,000 хүн дээр ирэх хэвээр бид нар swing арилжаатай байгаа дээш нь барьж байгаа байдалтай байна. 30 минутын дээр бол маш гоё up trend buying zone руу шилжсэн хөдөлгөөн гараад ирсэн байгаа. Одоо энд байгаа энэ оройг эвдчихсэн байгаа. Tourism төлөвлөгөө өгөх юм бол дээш нь buy-х гэж хүлээж байгаа. Swing дээр бол бид нар энэ одоо энэ таргадж байгаа 4 цагийн энэ орой эвдэрх үед бид нар SL-ийг зөөх байгаа. За евро NZD. За евро NZD дээр юу болж байна вэ гэд евро NZD дээр бол ийм sell орох боломжтой байсан гэж ярьжсэн. Евро NZD дээр бол up trend buying zone-той, internal down trend selling zone-той унж байгаа байдалтай. 4 цагаар бол down trend selling zone Fibonacci-гийн 50-тай impulse явах боломжтой. 30 минутын дээр бол үнцэдлэн 30 минутын өмнө ёроолоо эвдээ tourism төлөвлөгөө sell-ний гэдэг хэвээр байгаа. Одоогоор ёроолоо эвдээгүй байна. Tourism төлөвлөгөө өгөөгүй байна. Pound CAD-ийн хувьд юу болж байна харъя. За Pound CAD дээр бол хөдөлгөөн daily time frame яг одоогийн байдлаар up trend buying zone tourism төлөвлөгөө Fibonacci-гийн 50-тай гэхдээ internal-аараа down-тай учраас доошоо бол 80553 унах боломжтой. 4 цаг бол down trend selling zone-тай байж up trend buying zone шилжсэн байгаа. Үндсэн хөдөлгөөн үнэхээр up trend buying zone шилжиж гарч ирээд tourism төлөвлөгөө buy-д нь үгүй бол үндсэн хөдөлгөөн нь буцаад энэ ёроолыг доош эвдээд tourism төлөвлөгөө өгсөн тохиолдолд одоо бид нар бол дахиад sell технэ гэдэг ийм байр суурин дээр байна. Тэгээ одоогийн байдлаар энэ sell бол байхгүй болчихж байгаа. Тэгээ ер нь бол daily time frame internal-аараа down-тай байгаа учраас бид нэр still бас sell харах нь ашигтай яваад байна. Тийм учраас гэхдээ өнөөдөр бол Pound CAD дээр арилж байгаа гарахгүй байна. NZD USD. За NZD USD дээр бол бид нэр ерөнхийдөө daily time frame үндсэн хөдөлгөөн
би ярьжсэн. Яг л upin trend buying zone-той tourism төлөвлөгөөнд 78.6-тай daily-ийн спортыг шалгаад өсч магадгүй. Гэхдээ бид нар энэ дээр buy-дж болохгүй гэдэг. Яг тийм бол daily-ийн спортон дээр ийм ойрхон impulse failed буцаад ирж байна гэдэг чинь доош спортоо юудад унах магадлал 58,550 лөө байна гэж ярьжсэн. 4 цаг руу бол хөдөлгөөн 4 цаг яг buy-дах гэсэн. Гэхдээ энэ бүхнийг хардцаж үзээд buy-даагүй. Тэгээ өнцөө хөдөлгөөн маань одоо down sell чиглэлтэй унж орж ирж байгаа байдалтай. Ингээд унаад ороод ирэх юм бол бид нар 30 минутын дээр юу хүлээх үгээр 30 минутын дээр down sell хүлээнэ. За daily time frame-ийн эсрэг daily time frame-ийн үндсэн спорт эвдэрсэн гэдэг байдлаар 4 цагийн эсрэг 4 цаг дээр бол daily time frame-ийн ёроолын дэмжлэг эвдэрсэн гэдэг байдлаар за тэгээд 4 цагийн эсрэг дээрээ бид нар 30 минутын tourism төлөвлөгөө хэрхэн ирэхээс шалтгаалаад sale ярилцаанд орж болно гэж би бол харж байгаа. Окей. Тэгэхээр ийм sale-ийг бид нэр NZD-USD дээр хүлээж болох юм. Одоогоор 8:36 болж байна. За ер нь нэг 3 цагийн хугацаа бол байгаа учраас бид нар бас ерөөдөө нэлээд сайн ажиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар бас яг арилжаагүй одоо яг маркетингээ дуусчлаа гэсэн юм бол юу ч байхгүй байгаа даа. Тийм учраас хөдөлгөөн дээр бол хэдүүлээ ажиглана. За үнцэн хөдөлгөөн дээшээ ингээ гараад ирж магадгүй NZD-USD-ийн хувьд. Окей. Энэ бол яг fake out-ийн үед үүсэж магадгүй хөдөлгөөн болоо явах чинь гэсэн үг шүү дээ. Окей. За NZD-USD хэдүүлээ ажиглах нь байна. За ойрын хэдэн цагтаа ер нь бол NZD-USD-ийг нэлээд ажиглая. За AUD-USD юу болж байна? AUD-USD доошо сэтэлцэн явж байгаа. Бас л ярьжсэн хөдөлгөөн daily time frame үнцэн хөдөлгөөн upin trend buying zone-той өмнө өрлөө break-ийн хийсэн өмнө ёроолоо эвдээд ороод ирэх юм бол доошо унана гэд 4 цаг дээр ерөөдөө down trend selling zone шилжээд доошо унах магадaltaй гэж ярьжсэн 30 минутын дээр бол 30 минутын одоо яг доошо гарч ирээд tourism төлөвлөгөөний эрхөө өгөхөөс шалтгаалаад доош нь нэг богинохон sale хийчих болохоор харагдаад байгаа. Тэгээд энэ tourism төлөвлөгөө эрхөө үгүй гэдгийг бас үлээе. За Pound USD. За Pound USD бол доошо ерөөдөө ороод ирсэн байна. За энэ дээр одоо Pound USD дээр daily time frame болон зөвлөгөөнд down trend selling zone Fibonacci-гийн 50-тай impulse явж байгаа байдалтай 4 цаг дээр бол tourism төлөвлөгөөр ирсэн impulse явах боломжтой хөдөлгөөн tourism төлөвлөгөө Fibonacci-гийн 38.9-тай асах 61.8 л хүрнэ гэж тооцсон. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын down trend selling zone руу шилжсэн байдалтай tourism төлөвлөгөө үлээж байгаа. Одоо tourism төлөвлөгөө хурц ирээд тэр эхний tourism төлөвлөгөөн дээр ирсэн эхний tourism төлөвлөгөөний орой дээр ирсэн sale нь нэгдүгürt хоёрдугаарт нь бол яг Pound USD дээр яг бид нар тэр tourism төлөвлөгөө ирэх үед нь swing арилжаанд орно. Бас давхар swing арилжаанд орно гэж би хүлээж байгаа. Тэгээд эхний tourism төлөвлөгөөнийг иймэрхүү байдлаар ирэх болов. За тэгэх юм бол бид нар нэг 289 артай swing арилжаа нээх юм бол даа гэж харж байна. За евро кадын хувьд юу болж байна бас харъя. Тэгээ Audi кад дээр бол swing арилжаа нэг үгшлэлгааныг би тайлбарласан тийм. Ерөнхийдөө трендийнхаа эсрэг байсан тренди эсрэг байгаа тохиолдолд бид нэр шорт арилжаа орчиж байгаа. Тийм болохоор энэ дэр бол давхар swing арилжаа нэгдэх шаардлага байхгүй. Евро кадын хувьд бол трендийнхаа бас л адилхан эсрэг daily time frame-ийг дөнгөж сэтлээ гарч ирж байгаа. Tourism төлөвлөгөө эзэж ирж магадгүй 4 цаг бол down trend selling zone-той impulse бол ер нь доошоо энэ хүртэл явчих гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ дээр мэдээж daily дөнгөж сэтэрж байгаа учраас бид нар итгэж болохгүй байгаа даа. 30 минутын дээр бол мэдээж 30 минутын одоо яг юу бол бүтц бол эвдрэг байгаа. Бүтц бол энд эвдрэх хэрэгтэй байгаа. Энд эвдрээд tourism төлөвлөгөө авчираад impulse явах юм бол бид нар sale-ний гэдэг байр суурьтай байгаа шүү дээ. Яг тэр байр суурьаар барьж байгаа байдалтай байна. Eurocard дээр бол өөр ямар нэг өөрчлөгдсөн зүйл бол байхгүй. Pound card дээр бол хөдөлгөөн pound card-ийн тийм pound card-ыг ярьсан шүү дээ тий. Ер нь одоо daily internal down-тай байгаа, daily swing наптай байгаа, daily эсрэг counter чиглэлтэй явах боломжтой байгаа. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн down trend selling zone-тай болж иж бид нэр sale хийх юм байна гэж ярьжсэн. Pound card бол ингээд list-нээс гараа авчиж байгаа шүү дээ. За тэгэхээр листен дээр байгаа хэдийгээ одоо яг дүгнэд үзэх юм бол бид нарт хамгийн ойрхон байгаагаас за ерөөхдөө нэг евро Audi хавцаанаас эхлэх юм болов. Евро Audi болоогүй. За евро Audi доошлж байна. USD yen. USD yen бол харин ойрхон байгаа. USD yen 4 цаг дээр ямар хүн байр суурьтай байгаа вэ? Ийм байгаа бид нар ч угаасаа лонгтой. За USD yen бол байжиг. Евро NZD ойрхон байгаа. За NZD USD-ийн хувьд бол бас ер нь ойрхон гэж хэлж болно. NZD USD ойрхон байгаа. Audi USD-ийн хувьд Audi USD бас ойрхон байгаа. Евро Audi-ийн хувьд тийм байгаа. Pound USD-ийн хувьд бол Pound USD бас нэлээд ойрхон байгаа байдалтай. Иймэрхүү нөхцөлөд харагдаж байна. Тэгээ Pound USD дээр бол би харин юу ячвал свинглчмээр байна. Pound USD дээр бол ерөөсөө swing ороход ямар ч асуудал байхгүй байгаа. Хамгийн гол нь одоо 30 минутын tourism төлөвлөгөө ирэх үгүй гэдэг дээрээс swing мэдэгдэнэ. Тэгээд Pound USD ихний хэлжинд swing орно, тэгээд short орно, USD yen бол short орно. За тэгээд евро NZD дээр бол бид нар доошоос хэтэлж гараад trace ирсэн тохиолдолд short орно. Энд trace ирсэн тохиолдолд short орно. Энд trace ирсэн тохиолдолд short орно. Евро Audi бол доошоос хэтэлэх, евро NZD доошоос хэтэлэх үүрэгтэй. За swing-үүд дээр тэгэхээр ерөөсөө pound card бол одоо swing-с буурч чинь гэсэн үг л дээ.
За тэгээд Audi Cat-ийн хувьд бол swing дээр угаасаа ерөөсөө орохгүй байя гэсэн шийдвэрийг гаргасан. Нэлээд жоохон эвгүй юм байна. Ерөөсөө орохгүй байя гэдэг шийдвэр төрсэн. NZD-USD дээр бол хэдүүлээ. За ер нь swing бол ерөөсөө орохгүй гэдэг шийдвэр дээр хүрээд тэр нь зөв болж таарсан. NZD-USD-ийг доошлуулчихж байгаа. За Euro-USD дээр болохоор хэдүүлээ Euro-USD-ийн swing дээр daily time frame-ийн үндсэн Euro-д дөнгөж үндсэн өмнө оройроо break-ин хийгээд 4 цаг дээр бол down trend selling zone-тай байгаад байгаа. За энэ чи яасан амар улдаад байна. За down trend selling zone-тай байгаад байгаа. Тэгээ 30 минутын дээр хамгийн гол нь 30 минутын бүтэц өөрөө ямар хөө байдалтай байсан бэ гэдгийг харъя. 30 минутын бүтэц ямар хөө байсан бэ гэх юм бол 30 минутын бүтэц маань нэг resist-ийг 2 шалах хэрэгтэй байсан. Daily time frame-ийн resist-эн дээр тулах хэрэгтэй байсан боловч тулж чадаагүй. За daily time frame-ийн resist-эн дээр тулж чадаагүй. За тэгээ нэг resist-ийн 2 шалгалтаар бол хөдөлгөөн доошо шууд унсан байна. Тэгээ хөдөлгөөн бол ер нь Euro-USD дээр бид нар энэ уналтыг бол мэджил байсан л та. Нэг resist-ийн 2 шалгана гэдэг. Гэхдээ daily time frame-ийн үндсэн resist-эн дээр иржээж тийм зүйл болох юм болов гэд ботцсон байсан. За тэгээ Euro-USD-ийн хувьд бол бид нар daily дээр өмнө орой break-ин хийснийг мэдчихсэн. 4 цаг дээр бол down trend selling zone гэдгийг мэдчихсэн. Trace-ийн хөдөлгөөн эрхийг хүлээжсэн. Тэгээд Trace-ийн хөдөлгөөн ирсэн. Daily time frame resistance дээр тулах юм болов гэсэн чинь тулаагүйгээр оройгоо 2 шалгачиж байгаа юм. Тэгээд энэ дэр бол бид нар ер нь мислчил байгаа юм л да. Энд бол яалтчгүй тэгээд мислээ ажиллаа. Оройгоо 2 шалгаад үндсэн хөдөлгөөн down чиглэлтэй унаад ингээд явхад за яг бид нар гэхдээ нэг юу яахгүй юм байна л да. Оролт хий гэж бодохгүй юм байна. Энэ яагаад тэгэхээр 126 артай арилжаа болж өөрөх юм байна. Яаж ч утсан 4 цаг дээр бол бид нар 23 хүрээгүй, энэ орой хүрээгүй ийм хөдөлгөөн дээр бол ер нь орохгүй. Тэгэхээр эндээс бол одоо Trace-ийн хөдөлгөөн ирсэн тохиолдолд sell гэж таарах юм байна. Эндээс яг хөө ингээд өмнө Euro хүртлээ бол 132 артай л арилж байгаа юм байна. Тэгээд одоо swing харна гэж Euro-USD дээр ер нь байхгүй л дээ. Яг swing зүгээр анализ маань биелжээл гэж л үзнэ үг гэхээс swing харна гэж бол одоо байхгүй. Pound-USD дээр бол хөдөлгөөн Pound-USD-ийн Trace-ийн тэрхээр swing харах хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр Pound-USD бол хамгийн ихэнд swing харах хослол гэсэн үг. Audi Cat ч яг хөө тэгээд явчихж байгаа. Audi Cat-ийн хувьд бол swing харах шаардлагагүй гэж үзчихсэн. За тэгээд бусдууд нь Pound NZD энтер одоо ямар хөө байдалтай байгаа юм байгаа. За Pound NZD байхгүй. Euro yen бол Trace-ийн хөдөлгөөн өгөх юм бол байж болно. USD yen, USD юм шиг USD franc байна. USD franc-ийн хувьд бол Trace-ийн хөдөлгөөн дээр нь гарч өгөх юм бол байж болно гэж үзэж байгаа. Гэхдээ бүр маргаашл юм шиг байна тэр хөдөлгөөн бол. Euro CAD дээр болохоор хөдөлгөөн daily resist мөргсөн. Гэхдээ юу бүтцээ эвдээгүй байгаа. Бүтцээ одоо эвдээд орж ирэх юм бол сэлтхүү гэвэл за сэлдэж болох юм шиг харагдчих шүү. Бүтцээ эвдээд ороод ирнэ. Сэлдээд үндсэн хөдөлгөөн энэ дээр оройн кандалтай доошоо унах боломж daily time frame дөнгөж reverse хийсэн байгаа байна. За тэгэхээр эндээс би бол дөнгөж reverse хийсэн байгаа daily time frame хөдөлгөөн дээр сэлдэх арай болохгүй. Энэ бол болохгүй гэж бодож байна. За энэ болохгүй. Окей. За тэгэхээр биднэрт бол ер нь байгаа хөдөлгөөнд бол ойлгомжтой байна. Ер нь бол тэгээд бид нар ямар нэгэн арилжаа мислсэн үг гэвэл мислээгүй байна. За Euro-USD-г би бас мислчихсэн болов уу гэд харсан чинь үгүй байна. 30 минутын дээр яарч утсан бид нар нэг оройгоо 2 шалгаад орж ирж байгаа 4 цагийн даун чиглэлийн хөдөлгөөн дээр тэгж амархан шууд доошоо гэж чиглэлтэй орохгүй. Daily time frame-ийн resist шалгаагүй. Daily time frame-ийн break-ийг дагаад 4 цаг зүгээр даун болж байгаа хөдөлгөөн дээр орохгүй байхаа гэж бодож байна. Яаж ч бодоод шийдвэр гэдэг шиг л. Яаж ч бодоод л орохгүй юм байна та. За ийм байна. Тэгээд алт маань энэ одоо юу шиг унаад өгдөг бол Euro-USD шиг Euro-USD уг нь ингэж амир унаадах ч та алтуудаа сайхан унаад өгмөр л байна да. Окей. За тийм байна залуусаа. Тэгээд оролтын шилтгаан тэгээд Нью-Йорк анализ байла. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Баярлаа. Баяртай Жиралбекс байла. Тэгээд удахгүй хэдүүлээ баг Audi Cat хаачих юм шиг байна. 12 минутын дараа UTC SL зөөгөтгий. Тэгээд харилцсан. Окей. За тийм байна залуусаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол анализууд харин маш гоё биелэлттэй байлаа. Арилжааны хувьд гэх юм бол нэг олон арилж аварч чадсангүй. За баярлалаа баяртай.